2026 онд хувийн санхүүгээ ингэж оновчлно. Хувийн санхүүгийн оновчтой удирдлагын тухай мөнгө удирдлагын цувралынхаа сар бүрийн видеонд 2026 онд би нэмэлт өөрчлөлт оруулъя гэж үзсэн байхгүй өмнө та нараас суулжсэн дагуу. Тэгэхээр энэ жилээс эхлээд орлогын ангиллаа бас оруулж ирье гэж бодлоо л доо. Сүүлийн 3 жилийн турш би дандаа зардлын ангиллаараа мөнгө удирдлагын цувралынхаа видеонд хийжсэн. Харин одоо 26 онд хэдүүлээ орлогын ангиллын бүтцтэй, зардлын ангиллын бүтцтэй тэгээ магадгүй дүгнэлттэй видеонд хийж үзье гэж бодлоо. Орлогын ангиллуудын хувьд бол нэг 6 ангиллалд ангилсан юм аа. Тэгэхээр тэр нь болохоор цалин, хөдөлмөрийн хөөс, шагнал, урамшуул болон тэдгээртэй адилхан хөдөлмөр эрхлэлтийн орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого, шууд бус орлого, бусад орлого гэсэн 6 ангиллалыг бол гаргаж ирсэн. Гаргаж ирсэн ч гэж та нар таньж байгаа бах зарим нь хувь хүний орлогын албан татврын тухай хууль, татвар ногдох орлогын ангиллуудыг бол бичгтээ энэ 6-аар ангилсан байдаг байхгүй. Тэгэхээр заавал илүү дэлгэрэнгүй юм болоод яг би яг ангиллалаа ч гэсэндээ энэ 6-аар нь дагчих юм бол арай тийм бүтцчлэгдсэн хэдүүлээ яг юм нэг зүйлээр ажиллах боломжтой нэг юм орлогын бүс гарч ирэх юм болов гэж бодсон. Тэгээ жил ингээ харьцуулахад ч гэсэндээ айгу эвтэйхэн байх болов уу гэж бодлоо. Харин зардлын хувьд 24-25 онд ашигласан 12 зардлын ангиллалтай бүтцийг хэвээр нь хадгалах гэж байна. Энэ ямар нэгэн хууль ч юм уу тиймэрхүү юм дээр бол тусгасан зардал бол биш л дээ. Зүгээр би өөрийнхөө зардлын хэв маягийг харж байгаад бол оруулж ирж ийсэн. Гэхдээ жилд нь бол харьцуулж харахад бас яг нэг ангиллалаа хэвээр нь хадгалж авч үлдэх нь айгу зүгээр гэж бодлоо. Яг энэ орлогын 6 ангиллал, энэ зардлын 12 ангиллаараа би яг өөрийнхөө зардлынхаа апп дээр бол мөшгөөж явдаг. Тэгэхээр сарын эцэст нөгөөтгөө дүгнэж нийлүүлэхэд ч гэсэндээ эвтэйхэн байдаг юм. Тэгэхээр энэ видео бол яг миний 26 оны мөнгө удирдлагын видеонд ингээд эхлэл хэсэг нь. Тэгэхээр дандаа комент хэсэг рүү холбож байгаад дараагийн 26 оны турш сар бүрийнхээ видеондыг бол оруулсаар байх болно шүү. Цаашаа ер нь хувийн санхүүгийн оновчтой удирдлагатай холбоотой контентуудыг бол энэ цувралын бусад видеонуудаас үзээрэй гэж хүсье. Та нар 26 онд хувийн санхүүгээ хэрхэн удирдах гэж байна? Яаж мөшгөх гэж байна? Энэ ангиллуудыг өөр нь ашиглаж үзэх үү? Юу гэж бодож байна? Бас комментээр хуваалцаарай. Хэрвээ санхүүгийн оновчлын тухай видео таалагддаг бол миний хаягийг даахаа мартва.